Дэлхийн томоохон компаниудыг хүн бүр мэддэг, тэдгээрийн амжилтад нөлөөлсөн томоохон шийдвэрүүдийн талаар ярилцгаар Brand Lab подкастын ээлж дугаар эхэлж байна. Надтай хамт Apex Capital компанийн гүйцэтгэх захирал Ламтлагаар Squat миний бие хөтлөгчөөр ажиллах болно. За өдрийн мэнд. За өнөөдөр хоёулаа 21-р зууны стратегийн хамгийн том дэд бүтц болох чипний талаар ярихаар судалгаа хийж ирсэн байна те. Тэгэхээр үзэгчдэд зориулаад 5 нийтдээ 10 голлох хүчин зүйлүүдийг бэлдэж ирсэн. Энэ талаар ярилцахад бэлэн болсон байна. За өдрийн мэнд бүгд нь өдрийн мэнд. За тэгээд бид хоёрын одоо нөгөө подкастын маань 2 дахь дугаар. За тэгээд мэдээж нөгөө өмнөх подкастын маань үзсэн хүмүүстээ бас маш их баярлалаа. Тэгэхээр энэ чэнэс нөгөө өмнөхөөсөө бас бид төр одоо туршлагажаад за тухайн томоохон компаниудын амжилтын талаар, үйл явдлуудын талаар бүгднийг ярихад бол хитрхи ингээд нөгөө наазгараад одоо нөгөө айгүй олон сэдвтэй болчиход байгаа учраас за яг одоо тухайн одоо амжилтанд нөлөөлж байгаа тухайн компанийг бий болгож байгаа гол 10 онцлог хүчин зүйлийг одоо хувааж ярьжээ гэд үтсэн байгаа. За тэгээ энэ удаагийн бидний дугаараар болохоор одоо Тайваны Semiconductor буюу TSMC гэдэг компани талаар бол онцолж ярихаар бэлдээд байж байна. За тэгэхээр тухайн компани маань бол одоо мэдээж яг өнөө цагт те. За тэгээд нөгөө талаас үүсгэн байгуулагдж байгаа цаг хугацаанаас ахуулаад одоо маш онцлогтой ийм компани байж байгаа. Тэгээд баярлалаа те. Нэ баярлалаа. За ер нь чип гэл ерөнхийдөө мэдээд байгаа шүү дээ. Тэгс мөрлөг юунд ашиглагддаг, яагаад ер нь дэлхийд даяар ийм алдартай улс орон болгон чипний араас явсан болоод энэ гэдгийг сайн мэддэг байсан. Тэгээ энэ подкастыг бэлтгэхдээ бас маш олон сонирхолтой гайхалтай зүйлсийг мэдж авлаа те. Тэр энэ талаар ингээ гоё зэгцтэй байдлаар хөрхий гэж бодож байна. За хоёулаа эхлээд нь чипний талаар ярилцъя. Яг чип гэж юу вэ гэдэг талаар товч мэдээлэл өгч те. За чип гэдэг нь болохоор одоо нэг хүмүүсийн яриад байгаа захиур байдаг шүү дээ. Захиур дээр суурилсан ерөнхийдөө гарч ирсэн хамгийн сүүлийн бүтээгдэхүүнийг хэлээд байгаа. Захиур нь гэж юу? Захиур гэдэг нь болохоор хими элемент. За тэрийг маш олон зуун үйлдвэрийн шат дамжлагтайгаар боловсруулад за тэрэн дээр одоо өнгөлөх, за үйлдвэрлэх, нэмэлтээр хэвлэх гэдэг технологиуд явагдсны араас гарч ирж байгаа юу байгаад технологи байгаад байгаа тийм. За тэгэхээр чип нь бол 1950-аас 60 оны үед анх үүсчихсэн. Тухайн үед бол хүн нэг ширхэг трансайтрыг гартаа барих боломжтой байсан гэж байгаа байхгүй. Одоо тэгэхээр бидний өдөр тутамдаа хэрэглээд байгаа компьютер, машин, за зүгээр одоо компьютер дээрээс асууж байгаа шүү дээ AI хүртэл чип маань оролцоо явж байгаа. Тэгэхээр нэг хумсны төлөөний хэмжээтэй чипэн дээр 100 тэрбум гаруй трансайтрууд байрлаж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр өмнө бид нэр гараараа нэг ширхгийг барих боломжтой байсан бол одоо 100 тэрбум ширхгийг нэг хумсны төлөө дээр байрлуулсан хэмжээний болтлоо тэр технологи нарийнсан маш нарийн бүтцтэй болж хөгжсөн гэж. За яг ийм утгаараа одоо тий яагаад одоо жишээлхэн бол ийм болтол нь хөгжүүлж чадсан бэ гэдэг байдлаараа бол одоо тухайн компани бол мэдээж нэлээд онцлогтой байгаа тий. За тэгэхээр яг одоо нөгөө 80 онд бол одоо дэлхий дээр бол одоо чипний технологи за үйлдвэрлэлээр бол одоо Америк бол тэргүүлж ялаа л да тий. Тэнгүүт одоо Intel гэдэг одоо бол нэлээд хоцрогдчихсан. За тэгсэн чи одоо нөгөө бид төр нөгөө подкаста бэлдэж байхдаа chip war буюу чипний дайн гэдэг номыг бас уншиж тэрэн дээрээс бас нэлээд их санаа авсан. Тэгэхээр тэрэн дээр нэг айгу гоё ишлэл байгаа байхгүй. 80 онд одоо нөгөө Intel-д хүч чадал байлаа, сайн боловсон хүчин байлаа тий. За санхүү байлаа. Гагцгүй тэдэнд зориг байсангүй гэдэг. За тэгэхээр тухайн үед бол одоо нөгөө Intel амирыг тухайн салбарынхаа амир тэргүүлэгч нь байсан боловч одоо нөгөө тооцоолон бодох чип буюу GPU-ийн одоо GPU-гийн одоо нөгөө үйлдвэрлэл рүү орохдоо болохоор жоохон хойшоо суучихсан. За энэ дээрээс улбалаад Intel-ийн одоо ерөнхийдөө бол нөгөө стратеги ялагдал нь бий болоод эхэлчихсэн маа гэж ярьжсэн. За тэгэнгүүт яг энэ одоо мөчлөгийг те 50-ны засгийн газар бол бас айгүй одоо соргохоор харсан байгаа юм л да. Тэгэхээр TSMC-г одоо 50 одоо бүр одоо засгийн газрынхаа бодлогоор одоо анх бүр 85 онд бол байгуулжсэн ийм компани байгаа. За тэгэхээр яг 80 оны үед болохоор 50 гэдэг улс маань өөр одоо нөгөө чипийг ингээд нөгөө савлаж буюу одоо ухсардаг ийм нэлээ ингээд хямд өртөг шингээдэг ийм үйлдвэрлэлээр нэлээд тулгуурсан байсан. За тэгэнгүүт одоо тухайн одоо улсын засгийн газар буюу одоо 50 нь бол одоо яг шууд битаасан улс гэдгийг бол хятад бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо бид нар өөрсдөө одоо
одоо энэ улс орнуудын хувьд одоо үнцэнтэй байхын тулд үнцэнтэй юм одоо үйлдвэрлэл явуулъя гэдэг байдлаар л одоо 80 оноос одоо илүү өртөг шингээс үйлдвэрлэл бий болгоё гэдэг чипийн үйлдвэрлэлийг бол хийе гэдэг ийм стратеги боловсруулж ирсэн байгаа юм л та. Тэгэхээр энэ өөрөө эргээд нөгөө одоо ягаад 50-нд гэж тэ. Тэгэхээр 50-ны хувьд болохоор одоо 45 он болтол болохоор Японы одоо колоничлалт байсан ийм улс. За тэгэнгүүтээ 46 онд одоо нөгөө хятадын иргэдийн дайн бослого явагдаад тэгэнгүүтээ одоо ялагдсан тал нь өөрөө одоо 50-ны одоо иргэдээр те 50 нь одоо газар нутгийнхаа хувьд бол одоо хятадын хамгийн уртлын ирэг байж таарад байгаа шүү дээ те. Тэгэхээр яг одоо нөгөө юуныхаа хувьд бол улс төрийнхөө хувьд бол хятадаас бол ингээд нөгөө тухайн үед бол яг салсан гэдэг юм бол байхгүй. Гэхдээ одоо иргэдний дайнаас ялагдсан хэсэг нь бол хятадын 50-нд очиод засаг барьчихсан байгаа байхгүй. Тэрнээс өмнө болохоор Японы колонд орохоос өмнө хятадын одоо нэг хэсэг нэг арал байж тарж байсан байгаа байхгүй. Тэгэхээр хятад өнөөдрийг болтол нөгөө нэг хятад гэдэг бодлогоороо бол 50 нь бол битаас улс биш юмаа гэд. Тэгэхээр 45 онд нөгөө нэг ялгадаад тэр чинь ингээд засгаа байгуулчихсан улс маань 80 онд болохоор за бид л одоо улсаа одоо илүү хамгаалттай байхын тулд те илүү одоо нөгөө стратеги ачаал бүгдэлтэй ийм улс болохын тулд бол өндөр өртөг шингэсэн одоо ийм технологи үйлдвэрлэл явуулъя гэдэг байдлаар бол одоо чипийн үйлдвэрлэлийг явуулъя гэдэг ийм сэтэл төрж исэн байгаа байхгүй. Тэгээ энэ болохоор одоо мэдээж нөгөө 50-чууд чинь бол нөгөө савлах үйлдвэрлэл явуулж исэн учраас одоо технологи дээр шүү дээ. Тэгэхээр тухайн одоо нөгөө нэг салбартаа хамгийн тэргүүлэгч нар байгаа хүмүүсийг бол одоо урьж авчирж одоо хилцэл хийж тэгээ энэ үйлдвэрлэлийг бол одоо яг 50-ны засгийн газрын оролцоотойгоор бол одоо 85 онд л одоо Morris Chang гэдэг үүсгэн байгуулагчид нь бол хүсэлт тавьж бол одоо байгуулсан байгаад байгаа. Тийм. За миний яг бэлдсэн хамгийн ихний сэдв болвол Morris Chang-ыг 50-ноос урьж за TSMC компаниг гүйцэтгэх захирлаар ажилласан байгаа. За тэгэхээр одоо хоёулынгийнх нь TSMC гэдэг компани хамгийн амжилттай гол тулгуур хүчин зүйл бол founder Morris Chang-тай хамааралтай тий хамтарсан гэсэн үг. За Morris Chang гэж хэмбэ гэвэл 1931 онд Хятад төрсэн. За сүүлд Америк руу боловсрол эзэм хийсэн хүн байгаа. За Harvard-д суралцсан. MIT-д болохоор инженерийн чиглэлээр төгсөөд за Стэнфорд болохоор цэглэгааны инженерийн чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан хүн байдаг. За 25 жилийн хугацаанд Texas Instruments гэдэг компанид ажилласан. За тэр хугацаанд болохоор одоо чип үйлдвэрлэлийн өртөг гарц чанартай. За хэрхэн үйлдвэрлэдэг вэ? Менежмент болон үйлдвэрлэл хэрхэн явагддаг вэ гэдэг талаар асар их туршлага хуримтлуулсан. За тухайн үйлдвэртүүд удирдах төвшний ажлыг хийжсэн хүнийг 50-ны засгийн газраас урьж за тухайн үед нэмэлтээр ITR буюу 50-ны технологийн судалгааны хүрээлэн гэдэг хүрээлэн байгуулад хүрээлэн удирдуулсан. За мөн нэмэлтээр TSMC гэдэг компаниг удирдуулсан байгаа. За энэ хугацаанд болохоор Morris Chang маань 2005 он хүртэл эхний гүйцэтгэх захирлын удирдлагатай байжгаад үүний араас одоо 85-аас 2005 он болчихсон байна шүү дээ. 87-аас 2005 он хүртэл. Үүний араас дэлхийн санхүүгийн хямралын араас буюу 2009 оноос 2018 он хүртэл мөн гүйцэтгэх захирал chairman-ийн удирдлагатай байжгаад 2018 ирсэн юм шүү дээ. Тийм. Компани ямарны хамааралгүй болоод үүрэгтэй ажлаа хүлээлгэж өгсөн байгаа. Тэгэхээр Morris Chang-ийн хамгийн одоо зөвхөн TSMC компанид гэлгүүгээр дэлхийн чипний зах зээл дээр гаргаж ирсэн нэг бизнес модель байгаа тийм. Тэр моделийн талаар та танилцуулаач. Окей. Тэгээ эргээд бизнес модель руу орохоос гадна одоо нөгөө жижигхэн тодруулах тийм. Одоо жишээлх юм бол Morris Chang гэдэг хүн одоо founder маань одоо өнөөдрийг болтол мэдээж амьд сэрүүн байгаа. Өнөөдрийн байдлаар бол 95 настай тийм. Тэгээ TSMC гэдэг компаниг одоо үүсгэн байгуулах гад одоо урилга авч явахдаа болохоор одоо 55 настай байсан тий. Тэгэхээр 55 настайдаа дэлхийн хэмжээний бизнесийг бол одоо үүсгэн байгуулсан ийм хүн байгаад байгаа. Тэгэхээр анх бол Хятад төрсөн. Тэгээ Хятад төрөөд энэ цагаачлалаар одоо Америк руу гарсан тий. За тэгээд Harvard-д очиод сурж байхдаа болохоор гол одоо нөгөө MIT руу орох шийдвэр нь болохоор за Harvard чи илүү нөгөө менежментийн компани одоо менежментийн сургууль байгаа шүү дээ тий. Тэгэхээр Аз үндэстэн Аз гаралтай бид бол одоо яг топ одоо төвчний менежментийн одоо компаниудад
менежментийн түвшинд буюу CEO-гийн түвшинд те одоо ойролцоход бол одоо боломж бол айгүй бага байна гэдэг байдлаар за би илүү инженеринг суурь хөгжүүлээ гэдэг байдлаар имматер руу шилж одоо орсон байгаа байхгүй. Тэгээ имматер руу орсон нь ч өөрөө одоо тухайн хүнийг одоо жишээлбэл бол дэлхийн нийтээрээ чипи одоо энэ индустриг те ингээд одоо disrupt хийж өөрчлөлт хийхэд бол ингээд амар том чухал нөлөө болсон гэж бол үздэг. За тэгжээс нь Morris Chang-ийн эхний ажлын санал нь юу байсан гэ? Хоёр компаниас нь байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр нь хоёр компанийх нь нэг нь Ford байсан зэ. Одоо машин үйлдвэрлэгч те. За нэг нь болохоор технологийн компаниас. Тэгээ энэ хоёрын гол ялгаа нь болохоор $1 одоо сарын цалин $1 ялгаатай байжгаад тэгэхээр тэр $1 бол одоо захиврын одоо хөндийгийн те одоо энэ чипний индустриг өөрчилж чипний зах зээлийг өөрчлөх чадсан юм а гэдэг ийм юу байгаа даахгүй. За тэгэхээр одоо founder маань 55 наснаа те тэгэхээр 55 наснаа ч ингээд нөгөө дэлхийг өөрчлөх юм хийж болж байна. Гэхдээ 55 нас хүртлээр чиний төрөний дурдсанчлан болохоор өөрийнхөө одоо нөгөө хүч чадал буюу одоо боловсролыг өөрийнхөө одоо нөгөө боломжийг бол аягүй харуулсан. За тэгэхээр Texas Instrument гэдэг компанид ажиллаж байхдаа одоо хамгийн сайн инженер буюу хамгийн сайн одоо гүйцэтгэгч нь байж чадсан байгаа юм л да. Гэхдээ тухайн компанийн CEO буюу гүйцэтгэх захирал бол болж чадаагүй. Илүү одоо нөгөө компани офис политик явсны одоо юун дээрээс ингээд нөгөө ялагдсан те одоо яг менежментийн тэр нөгөө политикт бол ялагдсан. За тэгэхээр энэ бол одоо нөгөө тухайн фейл буюу одоо нөгөө бүтлгүүтэл нь болохоор шинэ эхлэлийг бий болгосон юм а гэдэг. Шинэ хаалга. Тийм шинэ хаалга. За тэгээ ингээд одоо 87 85 онд ч те одоо юуны 50-ны засгийн газар Morris Chang-д санал тавиад за бид бол одоо технологийн салбар дээр бол тэргүүлэгч үйлдвэрлэлийн улс болмоор байна гэдэг байдлаар бол санал тавиад за тэгээд дараагийн одоо бид нэр хоёулынхын ярих хамгийн чухал зүйл бол одоо нөгөө бизнес модель нь те ягаад TSMC өнөөдөр ингээд нөгөө бусад компаниудаас за жишээлбэл Intel-с те за тэгжээс нь Samsung-аас ингээд ялгараад гараад ирсэн юм бэ гэдэг асуудал. За тэгэхээр 85 онд бол одоо санал тавьж байхад бол 50-ны засгийн газар ингэж хэлсэн байгаа. За бид бол тий ийм одоо үйлдвэртэй болмоор байна. Одоо чипний үйлдвэртэй болмоор байна. Гэхдээ энэнийг бол бид нар засгийн газараас бол бүх талаараа дэмжинэ тий. Та энийг ингээд нөгөө оролцооч. За гэтээ ганцхан л хүсэл байгаа те ганцхан л шалгуур байгаа. Тэр нь болохоор дэлхийн хэмжээний технологийн компанитай одоо хамтраад тэр компани технологиг та одоо оруулж ирээд ашиглах ёстой гэдэг ийм санал байсан байгаа. За тэгээд одоо нөгөө өмнөх ажил дээр гүйцэтгэх захирал буюу одоо нөгөө CEO-г нь хийж чадаагүй учраас тухайн саналыг бол одоо өөрийнхөө new challenge байна гэдэг байдлаар бол хүлээж авсан. За тэгээд ирээд одоо 50-нд одоо уулзж явахдаа ч тэр өмнө одоо нөгөө юун дээр Intel дээр те одоо TI дээр ингээд тавьжсэн саналуудаа бол одоо бодож исэн. За тэрэн дээр болохоор энэ чип гэдэг одоо нөгөө чипний үйлдвэрлэл маань болохоор чип дизайн тий за тэгээд нэмэх нь үйлдвэрлэл хоёр бол ингээд хоорондоо салангад ийм бизнес байж болох юмаа гэдэг энэ саналуудыг тавьж исэн. За гэтэл тухайн үед бол нөгөө нэг ажиллаж исэн компани ч юм уу хүлээж авах гэдэг чи өмнө бол ингээд айгүй амжилттай байсан инженер байсан. За гэхдээ энэ нөгөө санаа чинь бол ингээд тийм одоо нөгөө оновчтой биш байна. Одоогоор бол ингээд бид нар ашиглахуйц биш байна гэдэг ийм юм гаргаад за тэгээд TSMC дээр л за бид бол одоо нөгөө бусад одоо дизайн хийж байгаа компанитай өрсөлд дизайныг хийхгүй зөвхөн одоо тэдний захиалгаар үйлдвэрлэлийг ингээд хийдэг одоо харилцагч нартайгаа өрсөлддөг биш те за зөвхөн үйлдвэрлэлийг хийдэг цэвэр үйлдвэрлэгч компани байя одоо үйлдвэрлэлийн одоо системийг бий болгоё гэдэг байдлаар бол гарч ирсэн. За тэгэхээр өнөөдөр дэлхий дээр одоо байгаа цэвэр захиалагч нарынхаа одоо нэг юугаар захиалгаар үйлдвэрлэж байгаа нийт зах зээлийн 70%-ийг болохоор TSMC хангаж байгаа. Тэрний дараагийн өрсөлдөгч нь болохоор Samsung. Гэтэ Samsung одоо нөгөө бусад одоо 3 дахь талын чип үйлдвэрлэлээр болохоор 7%-ийг үйлдвэрлэдэг. Тэгэхээр бол Samsung-аас одоо бүр 10 дахиад тий яг энэ үйлдвэрлэлээр бол 10 дахиад том байгаад байгаа гэсэн. Тэгэхээр тухайн үед одоо нөгөө 50-ны засгийн газраас тавьсан одоо нөгөө санал нь окей хүчнтэй болоод тэгээд 87 онд TSMC гэдэг компани маань одоо байгуулагдахаар болсон. За ингээд 50-ны засгийн газрын хөрөнгө оруулалтаар бол нийт компани болохоор 50%-ийг нь гаргасан. За тэгээд Morris Chang одоо нөгөө мэдээж нөгөө дэлхийн хамтрагч байх ёстой гэдэг байдлаар бол одоо өмнө хамт ажиллаж байсан Intel-тэй тий тэгээд бусад одоо нөгөө TI-даа ингээд нөгөө санал тавьсан. За гэтэл тухайн компаниуд бол хүлээж аваагүй тий. За чиний ингээд энэ санаан дээр бол бид нар орж чадахгүй
болохгүй нэ гэд. Гэтэл Нидерландын Philips гэдэг компани бол одоо хөрөнгө оруулалт хийгээд за бид нар окей танахтай хамтрая. Тэгээд 28% чинь хувьцааг нь бол авъя гэдэг байдлаар бол хөрөнгө оруулалт хийгээд орж ирсэн. За тэгээд үлдсэн хөрөнгө оруулалтыг болохоор Тайваны одоо бизнес эрхлэгч нараас одоо топ бизнес эрхлэгч нараас ингээд бүрдүүлсэн байгаад байгаа. За гэтэл одоо энэ дээр ингээд нөгөө топ бизнес эрхлэгч нараас бол зарим нэг нь бол одоо Morris Chang-тай ингээд 3 4 дахин уулзчаад хөрөнгө оруулалт хийхгүй ингээд хойшоо явж байсан юм л да. Тэгсэн чи одоо засгийн газраас нь те одоо ерөнхий сайдаас нь одоо залгаад тухайн одоо хөрөнгө бизнес эрхлэгч нар л за одоо сүүлийн 20 жил бол засгийн газар таны бизнестэй ингээд те манай улс орн бол ингээд хамтдаа сайхан хөгжлөө. Гэхдээ одоо та улстай хэрэгтэй байна. Энэ одоо үйлдвэр бол энэ одоо нөгөө компани бол манай улсын стратеги одоо өндөр ач холбогдолтой юм аа. Тэгэхээр та ийшээ ингээд нөгөө оролцсон уу гэдэг юм урилгыг одоо ерөнхий сайд нь өөрөө бие ингээд тий одоо хүргэсэн байгаа даа. За ингэнгүүт одоо маргааш нь те шууд нэг өдрийн дотор ингээд нөгөө ямар ч юм нөгөө тоогүй шууд чек ирж исэн гэдэг жоо. За ингээд TSMC гэдэг компани маань бол одоо байгуулагдсан. Тэгээд энэний бизнес модель нь болохоор за бид бол одоо таны одоо бизнесийн одоо чипний дизайнтай ч юм өрсөлдөхгүй. За бид бол зөвхөн таны захиалгаар бол одоо бизнесийг ч одоо нөгөө үйлдвэрлэж өгнө тий одоо чипийг ч үйлдвэрлэж өгнө гэд. За энэ нь болохоор ер нь бол тухайн үедээ бол одоо эдийн засаг дээр одоо тухайн одоо орчин дээр бол ингээд нөгөө тесрэлт хийсэн тий. За яагаад тэгэхээр одоо 80 онд ч юм уу Intel-ийн одоо бодлого нь одоо том гарын тоглогч нар бол үйлдвэртэй байх хэрэгтэй тий. За Samsung ч гэсэн одоо Солонгосын засгийн газар гэхэд Samsung руу ингээд айгүй ач холбогдол хийгээд өгөөд за Samsung жишээлбэл өөрийнхөө одоо үйлдвэрлэлтэй байсан. За бусдын чипийг одоо бас захиалгаар үйлдвэрлэдэг байсан. За Intel гэхэд ч өөртөө дизайнаа хийгээд нэмэх нь үйлдвэрлэлээ явуулдаг байсан тий. За тэгээд одоо жишээлбэл TSMC гэдэг компани хэрвээ гарч ирэх байсан бол өнөөдрийн бидний одоо дэлхийн хамгийн том компани байгаа Nvidia гэдэг компани бол байх боломжгүй тий. Nvidia бол өөрийн үйлдвэргүй зөвхөн одоо дизайнаа зохион бүтээгээд одоо TSMC гэдэг компанид үйлдвэрлэдэг. За тэнгууд AMD бас байна тий. За тэгээ одоо жишээлбэл Apple-ийн энэ одоо өсрэлт хөгжүүлж гисэн одоо байх боломжгүй байсан. Тий. Ер нь байх боломжгүй байсан гэж үзэж байгаа байхгүй. За тэгэхээр энэ одоо нөгөө бизнес модель нь бол одоо тухайн одоо бизнесийн одоо хамгийн одоо амжилттай болох суурьуд хоёр дахь нь байлаа. За. Окей. За гурав дахь нь юу байж болох юм? За гурав дахь нь бол үйлдвэрлэлийн нууц. Энэ дээр бол гарц чанар итгэлцэл гэдэг гурван зүйл орж ирж байгаа. За сая дурдсанчлан бол Нидерланд бол бас энэ чипний зах зээл дээр маш том тоглогч байгаа гэнэ тий. Тэгэхээр одоо бол таны ярьсантай адилханаар нэг компани бол нэг чипийг дангаараа их ямарч боломжгүй болсон. Бүр цаашлаад нэг улс дангаараа чипийг хийнэ гэдэг бол маш том асуудал болсон байна. За ягаад вэ гэвэл олборлолт за түүхийд бэлтгэл нь бол тусдаа улс дээр явагддаг. За энэ чип үйлдвэрлээд байгаа шүү дээ. Чипний үйлдвэрлэлийн машиныг бол Нидерланд улс ангаж байгаа. За яг энэ чип одоо нэг загварчилж байгаа процессыг бол Америкийн нэгдсэн улс тэргүүлж байна те. За энэ чипний үйлдвэрлэл дээр бол TSMC буюу Тайван болон за Солонгосын Samsung гэдэг үйлдвэрүүд тэргүүлж байгаа гэх мэтлэн маш олон улсын давхар оролцоон дээрээс нэг чип ерөнхийдөө бүрддэг болсон гэж хэлж болохоор байна те. За тэгэхээр TSMC-ийн үйлдвэрлэлийн за давуу тал нь болохоор нэг процессор эсвэл нэг чипийг хийхэд бол зөвхөн сайн чанарын чипийг нэг удаа хийгээд нийлүүлэх нь бол хангалттай болсон. За ягаад вэ гэх юм бол нэг чипэн дээр сая дурдсанчлан 100 тэрбум гаруй трансистор байрлаж байгаа гэдэг тийм. Тэгэхээр нэг трансистор эвдрэх, нэг трансистор ажиллагаагүй болоод бол нэг том цахилгаан машин дангаар эвдрэх. За бидний хэрэглэж байгаа компьютер ажиллагаагүй болох эрсдэлтэй байгаад болохоор маш том хариуцлагатай байгаад байгаа. За нөгөө тал дээр одоо хамгийн сүүлд 2 нанометрийн хэвлэлийг хийгээд байна гэж ярьж байгаа. Тэгэхээр нанометр гэдэг нь болохоор 1 мм-ийг сая хуваасантай тэмцэх хэмжээний жижиг хэмжээ. Тэгэхээр бид нар 1 мм-ийг сая хуваагаад тэрэн дээр дэлхийн үйлдвэрлэлийгээд эхэлсэн. Буюу бактериэс 500 дахин жижиг хэмжээнд дээр бид нар үйлдвэрлэл явагдаж байгаа гэсэн. Тэгэхээр энэ жижиг процесс дээр ямар нэг алдаа гарлаа гэж бодоход Apple за нөгөө талдаа одоо энэ AI зэрэг салбарууд уналтанд орох эрсдэлтэй. Тэгэхээр энэ эрсдлийг хангах нөгөө талаас өөрсдийнхөө үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэлийг маш нарийн технологи, маш нарийн сахилга баттайгаар явуулах хэрэгтэй. За нэгдүгээр тал бол үйлдвэрийн гарц буюу одоо нэг чипийг болохоор дангаар нь ингээл хэвлэл үйлдвэрлээд байдаг байх нь л тэ. Томоор нь хэдэн 100 мянган ширхэг хэдэн дээр үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр тэр одоо хавтан дээр жишээ нь 100 ширхгийг үйлдвэрлэлээ гэж бодоод тэндээс хэдэн ширхэг нь бүтэн ажиллагаатай гарч ирэх вэ гэдэг нь тухайн үйлдвэрийн шууд ашигтай ажиллагаатай хамааралтай болоод эхэлж байгаа тийм. Тэгэхээр
үйлдвэрийн гарц энэ дээр бол сахилга бат нэг ширхэг тоос орохтол тэр хавтан тэр чигээр ажиллагаагүй болох боломжтой гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр үйлдвэрийн ариун цэвэр за ажилчдын туршлага зэрэг маш олон зүйлс хамаарч байгаа. За яг одоо энэс ч болоод жишээлх юм бол TSMC-г одоо хятадын засгийн газар одоо жишээлх юм бол хятадын засгийн газар бол ингээд яг чип үйлдвэрлэлдээ технологид ингээд асар их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж штэ тий. За тэгэнгүүтээ ковидын дараа гэхэд чи одоо ковидын үеэр бол ингээд нэг дэлхийн нийтээрээ чипийн ингээд хомсдолд ороод дэлхийн улсууд за бид чинь баг ингээд чипээс хамааралтай байгаа юм шүү гэдэг одоо цохилтонд орсон тий. Тэгэнгүүт Америк ч гэсэн одоо нөгөө үйлдвэрлэлдээ энэ чи одоо бид нар шууд 50-аас хамааралтай байна гэдэг үйлдвэрлэлдээ буцаагаад иргээд одоо ковидын дараа 22 оноос тий айгүй том хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байгаа даахгүй. Тэгэхээр яг чиний саяны ярьсан энэ нөгөө нэг үйлдвэрлэлийн гарцын нөгөө ашигт одоо жишээлбэл нэг хавтангаас хэдэн хувь нь ашигтай чип үйлдвэрлэгдэж байгаа юм бэ гэдэг гарцын хэмжээн дээр тэр нөгөө ноу хав нь байгаад байгаа юм байна л да. Тэгэхээр энэс бол болоод одоо тэр ноу хав буюу одоо технологийн энэ процесс зөвхөн мөнгөөр шийдэгдэх асуудал биш юм а тий. Одоо нөгөө мөнгөтэй байгаад инвестмент хийгээл одоо шууд ингээ үйлдвэрлэл явуулдаг том үйлдвэр барьж болох асуудал биш юм а. Тэгэхээр одоо 20-30 жилээр хоцрогдсон байгаа гэж байгаа байхгүй. Одоо жишээлбэл өнөөдрийн явж байгаа TSMC-ийн үйлдвэр за тэгэхээр нэмэх нь хятадд байгаа одоо шинэ үйлдвэрүүдтэй одоо хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа. За нэмэх нь Америкт одоо үйлдвэрлэл хийж байгаа. За Америк руу бол мэдээж Америк, Япон, Хятад бүгд нь л TSMC үйлдвэрүүдэд хамтарч штэ тий. За гэхдээ энэ нөгөө нэг яг нарийн буюу хамгийн одоо өндөр технологийн одоо нөгөө 2-3 нанометрийн чипүүд маань болохоор тийшээ бол үйлдвэрлэхдэггүй одоо нэг Cornell 50-д үйлдвэрлэгдэдэг байгаа штэ тий. Тэгэхээр яг энэ ноу хав маань болохоор одоо тухайн үйлдвэрийг болохоор бусад улсын үйлдвэрүүдээс одоо 20-30 жилээр төрүүлүүлж одоо юуны хувьд технологийн хувьд төрүүлүүлсэн байгаамаа гэсэн ийм юу байсан. Тэгэхээр 20-30 гэхээр вау тий юу вэ одоо ард явуулсан 20-30 одоо сая бид нар нөгөө Huawei-тай уулзлаа шүү дээ тий. Тэгэхэд Huawei одоо нийт жилийн борлуулалт нь 120 тэрбум, TSMC-ийг чинь бас 120 тэрбум баггүй. Гэтэл тухайн одоо Huawei жишээлбэл нийт одоо борлуулалтынхаа 20% одоо R&D буюу судалгаа шинжилгээнд зарцуулдаг. Одоо ингээд судалгаа шинжилгээнд ингээд амар зарцуулж штэ. Ингэж хурдтай явж ингэж их мөнгө хийж байгаа ч гэсэн энэ ноу хав нь бол одоо 20-30 жилээр хоцорсон байгаамаа гэдэг байхгүй. Тэгэхээр одоо юу гэсэн ойлгохгүй байгаа даа. Эдийн засгаар тэргүүлэхтэй. Технологийн тэргүүлэх улсууд гэдэг. Тэр улсууд 20-30 жилийн ард одоо 45 онд одоо энэ салаад ингээд очицсан юм 80 онд одоо за бид одоо юу болъё тий технологиор ингээд нөгөө тэргүүлдэг технологийн advanced үйлдвэрийг ингээд устдаа байгуулъя гэдэг шийдвэр гаргаад за тэгээ энэс хойш одоо өнөөдөр чинь ингээд 2026 он болчихсон. За ингээд явж штэ тий. За үйлдвэрлэлийн одоо энэ сахилга бат ноу хав гэдэг асуудал бол одоо бүр амжилтынх нь бол core юм а тий. За 3 дахь core байсан байна тий. За түүний араас болохоор чанар буюу одоо нэг сая ярьсанчлан нэг чип гарч ирээд тэгээд дангаараа нэг удаа ажиллалаа. Эсвэл бол ингээд туршилтаас энгийн гараад ирлээ гээд цаашдаа өөр нь бол ингээд олон жил тий тэр AI серверүүдийг тэр машинуудыг найдварт авч явах гэсэн үг биш юм байна л да. Тэгэхээр маш олон нөгөө шат амжилгаар дахиж тест хийж гарч ирдэг. Тэгэхээр энэ тестийг хийх чанартай чипийг нийлүүлэх гэдэг нь болохоор тухайн бас хоёрдугаар асуудал байгаа үйлдвэрийн. За хамгийн сүүлийн нь болохоор хэрэглэгчийн итгэлцэл буюу одоо чинь Apple M5 гэдэг чип сүүлд гаргалаа шүү дээ. Тэгэхээр тэр чипнийхээ дизайныг TSMC рүү өгөхөд за манай энэ технологиг цаашаа задруулахгүй те эсвэл бол өөрсөндөө хэрэглээ дахиад шинэ технологи гаргаад ирэхгүйтэй гэдэг тэр хэрэглэгчийн итгэлийг хүлээсэн байдал нь тухайн үйлдвэрийн бас амжилттай явах маш том дэлгүүрүүдийн нэг гэж ерөөхдөө ойлгож болохоор байгаа. Тэр хэрэглэгчийн итгэл дээр хоёлаа буцаагаад ярихад одоо жишээлбэл ингэж байгаа юм л да. Жишээлбэл Intel одоо нөгөө 80 онд ингээд яг үйлдвэрлэлээр бол тэргүүлж ялаа шүү дээ тий. За гэтэл одоо 80-аад оны сүүлээр 90-ад онд болохоор одоо Apple Intel-д ингээд санал тавиад одоо манайх танад чип үйлдвэрлүүлээ гэд очсон ч Intel тухайн үеийнхээ одоо шийдвэрээр болохоор за энэ бол нөгөө гар утасны энэ чип нь
одоо тийм нэг ашигтай биш байна үйлдвэрлэхэд гэдэг байдлаар ягаад тэгэхээр энэ чипийг үйлдвэрлэхийн тулд бид нэр үйлдвэрлэлийн технологи ингээд нэг асар том нэмэлт хөрөнгө оруулалт хийж явах нэ. За тэгэхээр одоо хийж байгаа нэмэлт хөрөнгө оруулалт маань болохоор одоо орж иж байгаа орлогоос ингээд хангалттай байж чадахгүй нэ гэдэг байдлаар одоо татгалцсан байгаа байхгүй. Тэгэхдээ тэр 80-аад онд биш юу юм бэ? Энэний нөгөө үйлдвэрлэлийн бүр үргэлжүүлэлт нь болохоор 2000 тэр нөгөө Morris Chang ч буцаж ирсэн 2009 онд буцаж ирсэн байдаг хаа тий. За тэгэхээр яг энэ дээр одоо нөгөө юу нэ TSMC-г бүр ингээд дараагийн үеийн тесрэлт нь болсон гэж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр Apple-ийн захиалга орж ирээд зөвхөн тэрэнд зориулаад үйлдвэрлэлийн одоо нөгөө асар богино хэмжээний ингээд нөгөө хэмжээнд дараагийн үйлдвэрээ барьсан. Тухайн яг зөвхөн Apple-ийн чипийг үйлдвэрлэхэд зориулаад тий. За тэгээд нэмэх нь юу болсон? Одоо яг тухайн одоо нөгөө хөрөнгө оруулалт гэдэг асуудал чинь бол асар хэмжээгээр яригдэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо нөгөө хоёулынхын дараагийн ярих одоо санхүүгийн хүчтэй байдал гэдэг асуудал бол нэлээ дөрөвдүгээр одоо асуудал буюу Apple одоо жишээлбэл TSMC ягаад одоо ийм powerful байгаад байгаа юм бэ гэдэг болохоор өөрийнх нь санхүүгийн хүчин чадал гэдэг асуудал айгуу чухал. Тэгэхээр Apple-ийн одоо захиалга ороод ирээд тэрэн дээр зориулаад үйлдвэрлэлээ ингээд шинжлэх шаардлагатай шинжлэх жоох нэмэлт үйлдвэр тий нэмэлт чугам хийх шаардлагатай болсон. За тэгэхээр энэ бол нэг удаагийн ингээд нөгөө инвестмент зардал гэдэг өнцгөөс нь хараагүй урт хугацааны хамтын ажиллагаа юмаа гэдэг байдлаар бол одоо TSMC-ийн бол хүлээж аваад за нэмэлт үйлдвэр барих одоо энэ зардлыг бол гаргах юм боломжтой гэдэг байдлаар шийдвэр гаргасан байгаа. За тэгэхээр энэ үйлдвэр нь одоо жишээлх юм бол компьютероос гар утас руу ингээд шилжсэн энэ шилжилтийг бол яг энэ тоглоомын дүрмийг одоо TSMC зохиоход бүр нэлээ ингээд нөлөөлж чадсан байгаа л дээ. Том хувь нэмэр оруулсан. Тэгэхээр энэний одоо хамгийн чухал юм болохоор тэр санхүүгийн power байсан буюу одоо өөрийн одоо ашигт ажиллагаа сайтай те өөрийн cash flow сайтай байсан учраас шийдвэрийг бол одоо маш зоригтойгоор хурдан гаргаж чадсан. За нэмэх нь одоо санхүүгийн нэмэлт хөшөөрөг аваад одоо их усүр те бусдын их усүрийг авч хөшөөрөг авахд бол одоо давуу талтай байсан гэдэг ийм зүйлүүд гарч ирсэн. За тэгээд эргээд нөгөө юуруу одоо нөгөө санхүү дээр ингээд ярихад яг өнөөдрийн байдлаар бол одоо борлуулалтаар бол одоо TSMC маань болохоор нэг 122 тэрбумтай. За тэгэнгүүт Nvidia болохоор нэг 212 тэрбумтай. За Apple болохоор нэг 400 тэрбумтай. За Samsung бол нэг 200 тэрбумын борлуулалт одоо тэрбум долларын шүү дээ тийм борлуулалт хийдэг. За тэгэхээр борлуулалтаар бол Apple бол одоо бүр тэргүүлчихсэн тийм 400 тэрбумын борлуулалттай. За гэхдээ бол ашигт ажиллагаа нь болохоор одоо Nvidia тэргүүлж байгаа. За Nvidia болохоор нийт одоо 210 тэрбумаас 55% нь буюу одоо 120 тэрбум нь бол цэвэр ашиг болж үлддэг. За тэгээд зах зээлийн үнэлгээгээр нь бол бас 5.4 тэрбум гэдэг дэлхийн хамгийн том компани байгаад байгаа тийм. За тэнгуут TSMC маань болохоор дараагийн одоо ашигт ажиллагаа өндөртэй компани гэсэн үг. За тэгэхээр нийт 100 төгрөгийн тутмынхаа 45 төгрөг нь болохоор цэвэр ашиг болж үлддэг. 45% тий 45% нь. Тэгэхээр нийт борлуулалтын 45% цэвэр ашиг болж үлддэг ийм компани байгаа. За тэгэхээр энэ одоо нөгөө санхүүгийн power нь болохоор тухайн компаниг бол одоо нөгөө дараагийн одоо нөгөө судалгаа шинжилгээ хийх. За нэмэх нь дараагийн одоо нөгөө үйлдвэрлэлийн одоо хөрөнгө оруулалтуудаа хийж тий бусдаас одоо ингээд төрүүлж явах гэдэг энэ давуу талыг өгсөн байна. Технологи улам сайжруулж байгаа гэдэг энэ давуу тал. За тэгээд эргээд нөгөө нэг энэ нь өөрөө технологи одоо ашиглалт гэдэг дээр одоо жишээлхэн бол AI-г бол одоо үйлдвэртээ одоо хамгийн түрүүнд одоо ашиглаж байгаа ийм үйлдвэр байж чадж байгаа юм байна л да. За тэгээд нөгөө нэгэнтээ хэвтүүлээ нөгөө санхүү ярьж байгаа учраас одоо дэлхий дээр бол 1 их 80-ийн үнэлгээтэй одоо 1 их 80 доллароос дээш үнэлгээтэй 13 компани өнөөдөр байгаа. За тэгэхээр энэ 13 компани болохоор 3 нь болохоор Америкт үйл ажиллагаа явуулдаггүй. Ийм олон улсын компани байна. Олон улсын компани. Тэгэхээр 10 нь бол Америкт үйл ажиллагаа. Тий, Америкийн компаниуд байхгүй 10 нь одоо Америк ягаад одоо ингээл нөгөө хөрөнгөний цэцэлээ Америк том тий одоо хөрөнгөний цэцэлийг ярих юм бол дандаа Америк ингээл яриад байгаа юм гэхээр бол мэдээж Америк одоо дэлхийн одоо 1 их 80-аас дээш үнэлгээтэй 13 компани байгаагийн одоо 10 нь бол Америк компаниуд ахна. Тэгэхээр юм байна тий. За тэгээд мэдээж нөгөө хамгийн том нь юу да Nvidia одоо Apple за тэгээд Microsoft энтергээд ороод ирчин. За тэгэнгүүт 3 компани байгаа. Тэрний нэг нь мэдээж TSMC. Нөгөө хоёр нь юу лээ? Нэг нь Samsung байдаг. Samsung тий Samsung одоо TSMC-г өрсөлдөгч тий. TSMC-г өрсөлдөгч. За тэгээд Samsung болохоор мэдээж Longs компани шүү тий. Нөгөөх нь болохоор юуны Сауда Америко.
газрын тосны. За тэгэхээр одоо нөгөө чи юу эхлэхдээ хэлсэн шүү дээ. Одоо өмнөх 900-д бол одоо газрын тос бол бидний одоо хамгийн чухал стратегийн продакт байлаа те. За энэ үед бол одоо чип бол одоо хамгийн чухал одоо продакт байна те, стратеги одоо улс орнуудын хувьд. За тэгэхээр юуны нэг их найдаас дээшээ үнэлгээтэй 13 компани 3 нь болохоор нэг нь болохоор Арабад, нэг нь болохоор Солонгост, нөгөө нь болохоор Тайванд. За Тайван гэсэн чинь өөрөө нийт дэлхий дээр одоо эдийн засгаар 22-т орж байгаа. 22-т орж байгаа тэр эдийн засгийн 15% орчим хувь нь болохоор шууд TSMC-гээс юм хамааралтай. Нэг компанид ангараа улсынхаа 15%. Гэтэ нөгөө хамааралтайгаар нь аваад үзэх юм бол баг 30% болчтой юм байл да. Ягаад гэхээр TSMC-г дагсан одоо жишээлх юм бол экосистем дотор нь байгаа дагалдах үйлдвэрүүд одоо жишээлх юм бол supply хийж байгаа компаниуд нь за тэгээд дагаж одоо судалгаа шинжилгээ хийгээд тэрийг ингээд бусад улсын жижиг компаниудад зардаг энэ компаниуд гээд одоо яг энэ чипийн индустрийг дагсан ингээд юу нь болохоор нийт 50-ны одоо эдийн засгийн 30 орчим хувийг нь одоо экосистем рүү бүрдүүлдэг гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг компани одоо ямар амар тийм нөлөөтэй байж чадах вэ те. Юу Samsung бол одоо Солонгосын эдийн засгт бас асар их нөлөөтэй шүү те. Тэгэхээр яг Samsung-ийн хувьд болохоор зөвхөн чипийн одоо нөгөө үйлдвэрлэлээс гадна энэ чинь асар их одоо юутай үйлдвэртэй. Жишээлх юм бол Apple ягаад одоо Samsung-д чипээ үйлдвэрлэхгүй байна гэхээр Samsung бол одоо нөгөө Galaxy утсаараа өрсөлдөгч нь болоод байна гэдэг байдлаар яг TSMC рүү бүх үйлдвэрээ шилжүүлсэн байгаа байхгүй. За тэгэнгүүт Nvidia ягаад гарч ирсэн бэ те гингүүт чи Nvidia-гийн хувьд болохоор тэр чинь зөвхөн чип дизайн зохион бүтээдэг компани шүү дээ. Одоо энэ яг AI одоо 900-д ингээд хамгийн эрэлттэй байгаа. Nvidia-гийн нэг чип нь гэхэд чинь 30-аас 35 мянган долларын одоо нэг чип байна тийм. Ингээд ийм одоо үнэтэй. За тэгэнгүүт энийг болохоор зөвхөн тэр чип дизайн зохион бүтээгээл үйлдвэрлэлээ дангаар нь явуулъя гэхэд бол асар их хэмжээний ингээд инвестмент хэрэгтэй байгаад байгаа учраас энэ хоёроо ингээд салгачихсан тийм. За тэгэхээр энэ одоо нөгөө TSMC-гийн өөрийнх нь санхүү мөнгө нь одоо хүчтэй байгаа нь өөрөө энэ компани одоо урт хугацаанд өрсөлдөгчнөөсөө төрүүлж явах гэдэг энэ давуу талыг бол олгоод байгаа. За. Дөрөвдөх зүйл санхүү байлаа тий. За дараах руу орох хоёлаа. За тэгээ. За 5 дугаар зүйл TSMC үйлдвэрийн сүлжээг яагаад хэлж байна вэ? За. Ер нь бол олон улс руу үйлдвэрийн сүлжээгээ хэлсээр байгаа. Гэхдээ бусад үйлдвэрүүдтэй л одоо хямд ажиллах хүчин тий. За тэгэнгүүтлээ газар зүүн байршил зэрэгтэй бол ерөөхдөө ямар ч хамаагүй илүү улс орны стратеги за тэгээ технологи дэлхийн технологи хаашаа чиглэж байна гэдэгт уялдуулан TSMC-г үйлдвэрт хэлдэг. Тэр нөгөө үйлдвэр тэлттэй хамааралтай. За жишээлбэл хоёлаа нөгөө түрүү ковидын дараа одоо улс орнуудад амар том цохилт болсон гэдэг ярьлаа шүү дээ. Тэр нь болохоор яг ковидын үеэр жишээлбэл чипийн хомсдол явагдаад за зөвхөн одоо машины индустрид болохоор 220 тэрбум долларын одоо лосс үүссэн буюу алдагдал үүссэн. Одоо яагаад тэгэхээр чип байхгүйгаас одоо ковидын өмнө болохоор ковидын үеэр болохоор автомашины одоо үйлдвэрлэгч нар чипний захиалгаа зогсоочихсан юм байна л да тий. Одоо эрэлт байхгүй болохны, борлуулалт байхгүй болохны гэдэг байдлаар за гэсэн чинь тэр дундуур нь болохоор яг өөр одоо тий электрон тоног төхөөрөмжийн за нэмэх нь одоо AI за нэмэх нь одоо энэ нөгөө компьютер гар утасны энэ чипийн захиалгууд болохоор бүтэн ингээд хэдэн жилээр ингээд лист дүүргчихсэн байсан. За тэгээд энээс улбалаад болохоор одоо айгүй олон салбартаар одоо чипнээс үүссэн, чипний хомслоос үүссэн одоо хямрал явагдсан. За тэгээд одоо улс орнууд болохоор ер нь бол чипний үйлдвэрлэлээс бид нар ийм хамааралтай байгаа байна гэдэг байдлаар чипний үйлдвэрлэлүүдтэй болохоор одоо инвестмент хийж одоо засгийн газар нь оролцох хэрэгтэй байна. Тэр нь болохоор мэдээж нөгөө хувийн компаниуд бол явж л байсан шүү дээ. Өмнө нь бол гэхдээ засгийн газар нь оролцох хэрэгтэй байна гэдэг байдлаар за гэтэл энэний одоо хамгийн том нь бол мэдээж Америкийн засгийн газар тий. Америкийн засгийн газар 2020 онд болохоор бид нар чип акт гэдэг зүйлээ хийгээд за зөвхөн одоо TSMC-гийн зарим нэг үйлдвэрийг одоо Америк руу шилжүүлэхдээ зориулаад 160 тэрбум
долларын одоо инвестмент одоо гаргаж өгсөн байгаа. За тэгээд нэмэх нь Intel-д одоо сүүлд одоо бас засгийн газраас нь инвестмент хийж тэр үйлдвэрлэлийг нь явуулах гэдэг дээр за тэгээд хятадын засгийн газраас ялгаагүй яг одоо чип болон технологийн одоо салбар руу одоо асар хэмжээний инвестмент хийж за тэрний бас нэгэн одоо том жишээ нь бол Huawei байж тарж штэ тий. За тэгээд ингэ явж байгаа. Тэгэхээр бусад улсад үйлдвэр байна уу yes байгаа. За TSMC ч гэсэн бусад улсууд руу одоо жишээлх юм бол Хятад руу байна тий. Одоо Шанхай руу, Нанжин руу, за Америк руу, Аризона руу, за тэгжсэн Япон руу ингээд үйлдвэрүүдэд хэлж байгаа. За гэхдээ эдгээр хэлэхтэй болохоор одоо жишээлх юм бол одоо хэрэглээний за нэмэх нь одоо нөгөө 12-оос 7 болтлох нанометрийн тэр нэг арай одоо өргөн хэрэглээний чипүүдэд нийлүү одоо нөгөө үйлдвэрлэлүүдэд шилжүүлж байгаа юм л да. За хамгийн гол core одоо R&D бөгөөд за нэмэх нь одоо advanced chip үйлдвэрлэлийн одоо нөгөө гол цөмөн бол 50-нд байлгасан стил хിവэрэ байгаа л гэж үзээд байгаа. 50 ягаад нөгөө байлгаж байгаа юм бол бас нөгөө өөрсдөө үндэсний аюулгүй байдалтай. За нөгөө хадгалах байгаа. Тэгээ тэр одоо нөгөө үндэсний аюулгүй байдал дээр одоо мэдээж 50 ч болохоор одоо нөгөө хятад бол одоо 51 манай нэг хэсэг гэж үзээд байгаа шүү дээ тий. За гэхдээ одоо бусад улсуудын хувьд болохоор 50 одоо яг чипний индустрийн ингээд хэрэгтэй байгаад байгаа учраас одоо жишээлбэл Японы засгийн газар за нэмэх нь одоо Америкийн засгийн газар бол 51 бол та нар одоо оролдож болохгүй. Энэ бол ингээд нөгөө бусад одоо олон улсын одоо стратеги ачаал бүгдтэй маа. Тэр бас нэг юун дээр тэгж гарч ирсэн. Нэг баримтат киног нь үзээс үжсэн чи за жишээлбэл хэрвээ 51 Хятадын засгийн газар ч юм уу Хятад руу нэгтгэж юм бол дэлхийн нэг хүч хуваарлалт гэдэг асуудал бол одоо нөгөө нэг тийшээ гарчих юм аа тий. За ийм учраас бол Америкийн засгийн газар за Япон ч гэсэн ялгаагүй одоо 51 хятад авахыг бол одоо нөгөө зөвшөөрөхгүй маа тий. Эднэр бол одоо ингээд нөгөө хамгаалж байгаа маа. За тэгээд энийг нь болохоор Silicon Shield буюу захиуран хамгаалалт бамбай гэж нэрлэдэг байгаа. Одоо 50 нь бол өөрсдөө одоо нөгөө юм Silicon Shield-тэй ийм одоо улс юм аа. За яг тэр энийг захиураар хамгаалагдсан тий одоо 50-ны тэр үйлдвэрлэл нь бусад улсад хэрэгтэй байгаад байгаа учраас одоо бусад улс бол одоо Хятадыг ингээд эсэргүүцээд ингээд байгаад байгаа ийм одоо геополитик. За гэхдээ энэ нөөрэ буцаагаад хөрөнгө оруулагчдын хувьд бол одоо эрсдэл гэж харагдаж байгаа. Одоо яг энэ ч утгаараа одоо үйлдвэрүүдээ одоо жишээлбэл Америк бол одоо яг энэ геополитикийн эрсдлээс нь улбаалаад үйлдвэрүүдээ ингээд бусад улсууд руу жишээлбэл Америк руу ингээд нөгөө шилжүүлэхэд нь инвестмент хийгээд одоо санхүүжилт өгөөд үйлдвэрүүдийг шилжүүлж байгаа. За яагаад тэгэхээр яг энэ геополитикийн эрсдэл нь өөрөө тухайн одоо компани тий одоо асар өндөр эрсдэл юм аа. Яг 50 дээр байгаад байгаа нь одоо асар өндөр эрсдэл юм аа гэж үзэж байна. Тэгээд бас ямар ч том улс том үйлдвэрийг барьсан буцаага тэр үйлдвэрээ нөө тогтмол үйл ажиллагаатай явуулах тий. Тэр TSMC-ийн нав хавыг шингээгээд тогтмол нөгөө гарц өндөртэйгээр чипүүд үйлдвэрлэх гэдэг нь бас том сорилт гэдэг байгаа тий. Үйлдвэрийг бол барьчих болно. Гэхдээ яг одоо 50-нд байгаа TSMC шиг өндөр чанарын чипийг яг одоогийнх шиг үйлдвэрлэх бол маш том сорилтоо гэж хэлээд байгаа тийм. За 6 дахь хүчин зүйл юу вэ? За минийх бол хэрэглэгчийн ихтгэл байсан юм байна. За тэгээд би энэ дээр болохоор нөгөө за жишээлх юм бол хэрвээ TSMC гэдэг компани одоо ингэж яг үйлдвэрлэлээр хэрэглэгч нартаа одоо өөрийнхөө нөгөө policy буюу бодлогоо бид нар танахтай өрсөлдөхгүй маа тий. За бид бол таны одоо захиалгын дагуу үйлдвэрлэл явуулах юм а гэдэг энэ одоо нөгөө policy нь тухайн компанид бол хэрэглэгч нар ингээд асар өндөр итгэх. За дараагийн хэрэглэгч нар за жишээлбэл энэ GP одоо индастри ингэж амар өндөр хөгжөхөд бол ингээд асар их нөлөөлтөй болсон гэж үзэж байгаа. За энэний хамгийн том жишээ нь бол мэдээж одоо нөгөө яг энэ компани маань одоо 500-аад харилцагчтай юм байна л да. Одоо нөгөө одоо яг гол 500-аад харилцагчтай. За тэгээд энээсээ одоо нийт одоо 120 тэрбумын борлуулалт одоо тэрбум долларын тэ борлуулалт хийдэг ийм компани байгаа. За тэгэхээр одоо хамгийн том одоо хэрэглэгч нар гэх юм бол Apple байгаа. За тэгэхээр Apple-ийн бол одоо бүх чипүүдийг бол одоо TSMC үйлдвэрлээд одоо advanced чипүүдийг ингээд үйлдвэрлэж байна. За тэгээд дараагийн мэдээж нөгөө одоо хамгийн том хэрэглэгч бол Nvidia. Nvidia-гийн хувьд болохоор за зөвхөн одоо яг чип дизайн хийгээд за тэгээд TSMC-д бол одоо үйлдвэрлэлээ бүтэн ингээд даатгадаг. За тэгээд энэний бас нэг TSMC нь болохоор ер нь бол одоо бусад одоо харилцагч нарын хувьд ч юм уу ингээд нөгөө шилжээд явчих.
те одоо дараагийн Samsung дээр ч юм эсвэл өөр компани очиод ингээд шилжээд явчих ийм боломжтой үйлдвэр биш юм байна л да. За ягаад тэгэхээр тухайн чипний дизайн гарахтаа TSMC-ийн үйлдвэрийнх нь одоо тэр процесстэйг ингээд уялдаад зураглагдчихсан байдаг. За тэгэхээр бол одоо хэрвээ тухайн одоо компани ч юм уу те Nvidia ч юм уу за эсвэл одоо AMD ч юм уу ингээд шилжихээр болох юм бол тэр одоо чип дизайна бүтэн ингээд сольжиж тэр процессоо зураглалаа ингээд бүрэн өөрчилжээж одоо ингээд шилжих боломжтой. За гэхдээ өнөөдрийн байдлаар бол тэгэх боломж бол баг байхгүй гэдэг ийм юутай байгаа. За тэгээд юуны аппын хувьд одоо мэдээж TSMC-г сонгосон хамгийн гол одоо хүчин зүйл нь бол Samsung дээр Intel дээр санал тавьсан. За гэтэл Intel бол одоо нөгөө тухайн үед бол нөөвтэй бид нэр танаа чипийг бол үйлдвэрлэхгүй. Ягаад тэгэхээр танаад зориулаад бид нэр шинэ үйлдвэр барих хэрэгтэй болох нэ гэдэг ийм одоо за тэгээ энэ өөрөө тийм хангалттай ашигтай биш байна гэдэг ийм одоо шийдвэрээр л гаргаж ирсэн. Тэгэхээр энийг бол Intel-ийн бас стратеги аягүй том буруу шийдвэр байсан гэж бол үздэг юм бэлээ. За тэгээд дараа нь болохоор Samsung дээр очисон. За гэхдээ Samsung дээр бол одоо тийм өндөр өсрэлттэй байж чадаагүй. За ягаад тэгэхээр Samsung өөрөө одоо үйлдвэрлэгч нь юм шиг мөртлөө эсрэг талдаа өрсөлдөгч нь бас байж байгаад байсан. За тэгээд энэ дээрээс улбалаад яг одоо нөгөө 2008 онд болохоор бүтэн шилжилт явагдсан гэж үздэг юм лээ. Одоо Apple бүх чипээ ерөөхдөө TSMC рүү шилжүүлсэн гэж үздэг юм лээ. За тэгээд яг энэ мэтчлэн одоо компани өөрийнх нь одоо тэр философи бодлого нь хэрэглэгчийг бол одоо бүтэн итгэх тий. За тэгээд бүрэн хамтарч за тэгээд энийг ингэдэм байна л да. TSMC болохоор зөвхөн үйлдвэрлэл ингээл танаар ингээд захиалга ярингууд нь үйлдвэрлэл байдаг компани биш. За илүү одоо нөгөө тэр экосистемийг бий болгоод хамтдаа ингээд хөгжүүлэхтэй. За жишээлбэл AI ашиглалтыг за нэмхэн тэр нөгөө баг нэг ийм юу шиг юм байна л да. Инкубатор шиг тий. Одоо дараагийн дизайн гарахт нь хамтарч одоо нөгөө хүмүүсийн R&D хийж судалгаа шинжилгээнд дээр нь ажилладаг гэдэг. За тэгэхээр энэ өөрөө хэрэглэгч нар бүтэн итгэлтэй байгаад тухайн компаниар чипээ ингээд нөгөө олон зуун саяар нь тий ингэж үйлдвэрлүүлэх ийм боломжтой байдгаа гэж үздэг. За тэгээд мэдээж энэ нөгөө нэг чипийн үйлдвэрлэл маань болохоор олонтойгоор үйлдвэрлэж байгаа учраас тэр хэрэглэгчийн юу гэдэг маань захиалга гэдэг маань асар чухал. За тэгээд 530 харилцагч гэдэг чинь бол айгу цөөхөн шүү дээ. Өнөөдрийн байдлаар жишээлхэн бол манай компани гэдэг чинь одоо 37 мянган харилцагчтай одоо ингээл жижиглэнгээ ингээл амар олон харилцагчтай шүү дээ. За гэтэл одоо өөр ингээл зөндөө ингээл компаниудыг жижиглэнгээ харилцагчтай. Гэтэл энэ компани дэлхийн хэмжээний ингээл топ компани 530 харилцагч нарт л үйлчлэгээ үзүүлдэг ийм компани байгаа. Тэгэхээр тэгэнгүүтээ бас тэр нөгөө Nvidia-тай яасан гэрээ хийсэн юм айгу гоё байгаа байхгүй. Nvidia яг анх гэрээ хийж байхдаа айгу жижигхэн компани байсан байна л да. За гэтэл тэр нөгөө нэг founder Morris Chang нь болохоор үнэхээр одоо энэ компани бол одоо ирээдүйтэй юм а гэж үзээд жижиг компаниг ч гэсэн одоо нөгөө илүү детектив буюу ингээд нөгөө жухлын зэрэгтэй ингээд авч үзээд за тэгээд Nvidia-гийн өнөөдрийн өсрэлт хөгжил бол одоо TSMC-тэй айгу тийм хамааралтай юм а гэж үздэг. За тэгсэн чинь тэр Nvidia-гийн гүйцэтгэх захирал ингэж байгаа. Одоо бол Morris Chang бол энэ дэлхий дээр байгаа ингээд миний hero юм а гэж байгаа байхгүй тий. Тэгээд ингээд thank you тий. Одоо хэрвээ одоо нөгөө Morris чи байгаагүй бол одоо энэ нөгөө нэг манай компани гэж байхгүй би ч гэж байхгүй тий. Компаниг бас хамт хэлсэн байгаа шүү дээ. Тэгээд одоо ингээд өнөөдөр ингээд дэлхий дээр байгаа миний god бол энэ Morris Chang юм а гэд энэ видеог гүйцэтгэх захирал нэг одоо юун дээр тэгээд нөгөө Chang-ийн хувьд ч тэр Morris Chang-ийн хувьд болохоор юу юм блэ Тайваны hero гэдэг тэр одоо баатар гэдэг юм цодоор шагнагдсан тийм хүн юм бэл. Тайван улсынхаа баатар байх. Яг тэр нөгөө нэг Тайван улсын баатар цодоор шагнагдж байгаа тэр церемони дээр нь одоо хиний Nvidia-гийн гүйцэтгэх захирал нэрээд хэлсэн үгэндээ тэгж хэлж байгаа байхгүй. Тэгээд thank you те чи өнөөдөр ингээд дэлхийд байгаа миний god юм а те одоо бурхан юм а те юу баатараар барах бурхан юм а гэд тэгээд яг энэ мэтчлэн одоо нөгөө хэрэглэгчийн итгэл нь одоо тухайн компани бол одоо амжилтын бол нэлээд том хөшүүрэг одоо нөгөө яг гол хүчин зүйл нь бол байж чадчих. Үүний дараа компани засаглалын талаар ярилцаад байсан байна. За засаглалч одоо засаглалч бол одоо таны хамгийн сайн мэддэг зүйл байгаа даа. Би сүүлд нэг юу уншижсэн чинь өөр ном уншижсэн чинь тэгжээс засаглал гэдэг нэр томьёо одоо нэг бид нар чинь айгу засаглал айгу чухал гэж байгаа шүү дээ. Засаглал гэдэг нэр томьёо ер нь бол одоо энэ бүр сүүлд ингээд хөгжиж гарч ирсэн. Мэдээж айгу чухал. За гэхдээ нөгөө нэг тухайн компаниуд одоо нөгөө зөвхөн засаглалын тэр хэлбэр маягтай баригдахгүйгээр ер нь нөгөө нэг өөрсдийнхөө тухайн улс ч юм уу те өөрсдийнхөө тэр identity-г
тий. Бид хин юм бэ гэдгээ ингээд амар сайн тодорхойлж ялгаж гаргах хэрэгтэй. Тэр би нэг улс орнуудын хөгжлийн талаар уншижсэн. Тэгсэн чинь тэрэн дээр нэг одоо нэг хөгжлийн айгүй чухал юм нь засаглал гэж үзээд байдаг. За гэхдээ улс орон хөгжихэд бол тухайн улсын одоо identity тий бид нар ер нь ямар стратегтэй биш одоо нэг ямар давуу талтай ямар одоо сул талтай юм бэ гэдгээ илрүүлж хагаад тэрний дараа засаглалт ярьдаг. За sorry дээ айгүй гажаад ордог. Гэхдээ нөгөө засаглал гэдэг бол айгүй чухал. Гэхдээ тэр нөгөө identity-г нь давсан тэр чухал биш юм байна л да тий. Одоо тийм л юм бэл. За. За. Ер нь бол TSMC ингээл 51 компани гэж яриад шүү дээ. Гэхдээ одоо ингээл яг бүтцийг нь харах юм бол аль хэзээний дэлхийн томоохон компани дэлхийн компани болсон байна. За хамгийн том дангаар хувьцаа эзэмшигч нь бол Тайваны засгийн газар байдаг. За 6.3%-ийг эзэмшдэг. За энэ бол 6.3% гэдэг компани хэмжээнд бодоход жижиг юм шиг мөртлөө дэлхийн хэмжээний ийм том компаниг бодоход бол асар их хөв болчихж байгаа. За үүний араас 20% бол олон улсын сангууд эзэмшдэг. За энэ болохоор одоо чинь манай Innostics-ийн үйлчлэгээ байгаа шүү дээ. Тэгэхээр Innostics дээр оролцож байгаа харилцагч нар маань олон төрлийн ETF сангуудаас бүрдсэн багцыг худалдаж авч байгаа тийм. Тэгэхээр нэг талаараа бас TSMC гэдэг компанид хөрөнгө оруулалт хийчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ том сангуудын оролцоо 20% байдаг байна. За тэгээд жижиглэн хөрөнгө оруулагчид буюу 73% нь жижиг хөрөнгө оруулагчдаас бүрддэг байгаа байна тийм. Тэгэхээр 73 буюу ихийг нь болохоор жижиг хөрөнгө оруулагчид бүрдүүлдэг. Тэгэхээр энэ бүтцэн юу нэг компани засаглалт яг ямар давуу талтай байт юм бол одоо яг нэг TSMC-г ингээд даваад үзэх юм бол засгийн газрын компаниуд тий улсын хөрөнгө оруулалт засгийн хөрөнгө оруулалтад одоо төрийн өмчт компани үгүй биш те. Анх бол төрийн өмчт компани эн чинь байсан шүү дээ те. 50% нь 50-ны засгийн газар. За тэгээд 28% нь Нидерландын Philips гэдэг компани. Тэгээд амар сонирхолтой нь анх одоо нөгөө Morris Chang founder-аар очихдоо тухайн компанийн хувьцааг эзэмшиж байгаагүй юм бэл. Одоо нөгөө ер нь юуд чи захирын хөндөд ч юм уу ер нь нөгөө технологийн том компаниуд чи фаундерууд нь одоо гол хувьцаа эзэмшиж байдаг шүү дээ. За гэхдээ яг TSMC гэдэг компанийг үүсгэн байгуулж байхдаа Morris Chang бол өөрөө хувьцаа эзэмшиж биш байсан юм бэл. Бараг одоо засгийн газрын нэг одоо нөгөө ажилтан агент шиг. За тэгээд дараа нь болохоор тэр нөгөө өөрийнхөө бонусаар тий одоо цалингаараа бусад орлогоороо бол компанийнхаа хувьцааг бол авч одоо ер нь нэлээ хөрөнгөжсөн. Өөрөө хувьяасаа хөрөнгө оруулсан байна. Тэгэж одоо нөгөө өөрийнхөө орлогоор компанийнхаа хувьцааг зах зээл дээрээс авсан ийм компани байгаад байгаа. За тэгэхээр TSMC гэдэг компани хувьд болохоор 50-ийнхаа хөрөнгийн бирждээр бол бүртгэлтэй листэд болсон. За тэгээд дараа нь болохоор Америкт бас давхар бүртгэлтэй ийм компани байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэ хоёр нь ингээд нийлээд нийт компани өнөөдрийн зах зээлийн үнэлгээ нь болохоор 2.3 их найд. За тэгэхээр 2.3 их найд тэрбум долларын одоо үнэлгээтэй энэ компани одоо гол хувьцаа эзэмшигч нь болохоор 50-ны засгийн газар өнөөдөр бас нэг 6 гэдгсэн чинь 6.2%. Тэгээ 6.2 гэдэг чинь анх одоо нэг 50% таа байсан хувь нь отгоо мэдээж нэг dilution хийгдээд за нэмэх нь одоо мэдээж cash out хийсэн баг те. Энэ байдлаар явсараад өнөөдөр байдлаар 6.2%. За тэгэхээр ихэвчлэн болохоор international буюу олон улсын одоо institutional байгууллагын хөрөнгө оруулагч нар хувьцааг нь эзэмшдэг. За тэгэхээр яг энийг нь хараад үзэх юм бол тухайн компани маань зөвхөн одоо 50-ны засгийн газрын хамааралтай гэсэн үг биш. Одоо илүү institutional одоо мэрэгжлийн одоо том тоглогч болсон л гэж харагдаж байгаа. Тэгэхээр бол мэдээж энэ нь одоо зах зээлийн үнэлгээнээс ч тэр хувьцаа эзэмшигчийн бүтцээсээ ч тэр ингээ харагдаж байгаа. Гэхдээ би тэр нөгөө Morris Chang анх хувьцааг нь эзэмшиж байгаа гэдгийг уншаад бүр вау ямар сони ингээ сонирхолтой тийм. Ер нь бол ихэнх томоохон компаниудын хувьцааг бол гүйцэтгэх зэрэглүүд нь фаундерууд нь бол эзэмшиж байгаа шүү дээ. Фаундер гэдэг чинь амар их одоо челленж те өөрийнхөө одоо цагийг одоо нүр хүч хөдөлмөрөө ер нь бол одоо бүх юмаа сэтгэл зүрхээ ингээд тэр чинь бэбигээ өсгөхөөс илүү ингээд зарцуулах гад очиж байгаа шүү дээ. Тэгтэл хувьцааг нь эзэмшиж байгаагүй юм. Ялангуяа Morris Chang дээр харах юм бол 55 наснда өргөдөөд очиж байгаа тийм. Тийм шүү дээ. 50 онс руу. Тэгсэн мөртлөө хувьцаа эзэмшиж байгаа. Дараа нь хөрөнгө оруулалт хийжсэн гэхлээр бас маш сонирхолтой юм байна. Тэгээд бол одоо л ер нь бол засаглал аягүй сайтай компани гэж үзэгддэг. За ягаад тэгэхээр хувьцааны бүтцүүл одоо илүү одоо нөгөө олон улсын сангууд руу институционал инвесторууд руу очисон гэдэг байдалтай байгаа. За хоёулаа ер нь жоохон гялзуулч байгаа. Нилээ цаг явчихсан байна. Тэгээ цаг маань нилээ явцсан байна. За одоо засаглал руу орсон бол одоо хоёулаа ер нь эрсдэл цаашдын боломжоо яриад дуусчихвал яаж вэ? За би ерөнхийдөө хувьсаа судлаад нэг юм 7 эрсдлийг гаргаж ирсэн. За тэрийг базаад дахиад би нэг 3 эрсдлийг тэгээ 3 эрсдлийг нэрчээ цаг байгаа болохоор тийм. За хамгийн ихний эрсдэл бол геополитикийн эрсдэл. За мэдээж геополитикийн эрсдэлд бол
Тайван болон Бүгд найрамдах Хятад улсын хоорондын харилцааны асуудал байгаа даа. За нэмэлтээр Америкийн нэгдсэн улс болон Хятадын асуудлууд байгаа даа. Худалдааны дан зэрэг зүйлс байгаа даа. Геополитик эрсдэл юу дагуулж байгаа гэх юм бол хэрвээ Хятад Тайван дахиад дарамт үүсгээд эхлэх юм бол тухайн үйлдвэрт маш том хэмжээний дарамт учрах те. За тэгээд үйлдвэрлэл болон зөвхөн үйлдвэрээр зогсохгүй дэлхийн чипний үйлдвэрлэл, дэлхийн технологийн салбарт маш том дарамт учрна гэсэн ерөнхий эрсдэл байгаад байна. За үүний араас болохоор хэрэглэгчийн хэт төвлөрөл буюу сая хэлсэн дэлхийн маш том компани мөртлөө 500 гаруй хүн харилцагчтай хэрэглэгчтэй гэж байгаа тийм. За үүнээс бол дахиад 10 орчим буюу Nvidia, Apple, Qualcomm зэрэг том компаниуд үндсэн нийт орлогын core-ыг бүрдүүлээд байгаа. Тэгэхээр том цөөхөн хэрэглэгчдээс хамаарсан байгаа болохоор тухайн хэрэглэгчд дахиад одоо өөр салбар руу орох тийм. За AI-ийн хөөс хагаралтай. За эсвэл бол өөр дахиад томоохон компани тэр чипийг үйлдвэрлэх боломжтой болоод зах зээлээ хуваагаад эхэллээ гэж бодоход бас том эрсдэл тулгарх үс юу харагдаад байгаа. Эрсдэл харагдаад байгаа. За хамгийн сүүлийнх нь болохоор технологийн төвөгшлийн эрсдэл. За. Энэ технологийн төвөгшлийн эрсдэл нь болохоор одоо 2 нанометр болоод байна шүү дээ. Тэгэхээр дахиад энээсээ жижигсэх гээд байна шүү дээ. Нарийсгаад бүр илүү болох гээд байна. Ер нь явах юм уу? Ер нь дунджаар бол нэг 2 жилд дахиж нугардаг гэж үзээд байгаа байхгүй. Технологи илүү сайжирдаг гэж үзээд байгаа байхгүй. Нааша баг юундаа хүрсэн юм шүү дээ. Топтой хүрсэн юм шүү 2 гэдэг чаа. Гэтэ дэлхийн нийт дэлхий дээр үйлдвэрлэж байгаа хамгийн жижиг одоо юу байгаа байхгүй. Судлагдж байгаа болон үйлдвэрлэж байгаа процесс байгаа байхгүй. Тэгэхээр энэ дахиад жижигсгээд байна те. Тэгэхээр энэ жижигсгэн гэдэг нь үйлдвэрийн хүчин чадал, хөрөнгө оруулалт зүйлс илүү томрох гэдэг. Тэгэхээр энэ том хөрөнгө оруулалтууд нь тэлсээр байгаад буцаагаад нөгөө талдаа эрсдэл болж өөрөх хэвдэ гэсэн хүлээлт байгаад байгаа. Технологи нарийсгаад байдаг. Буцаагаад тэргээ хийх хэмжээний том хөрөнгө оруулалтууд хийгээд байдаг. Буцаагаад чипний зах зээлээр ямар нэг зүйл тохиолдлоо гэхэд тэр нэг эрсдэл болж өөрөх. Буюу технологийн төвөгшлийн эрсдэл гэсэн эрсдэл бол бас нэр яг божлох юм байна тий. Ийм эрсдлүүдийг би дэвшүүлж байгаа. За ойлголоо. Тэр нөгөө геополитик гэдэг дээр одоо нөгөө манай сонсогчид тавины газрын зургийг бас мап дээрээс хараарай тий. Одоо Хятадын хамгийн уртлын арал одоо ингээд салчихсан арал. За тэгээд Хятадын хувьд болохоор одоо жишээлбэл бол Хятадын ус нь арм одоо номхон далаа руу ингээд гарах одоо яг тэр нэг гарцсан дээр байдаг юм байна л да тий. Тэгэхээр Хятад ягаад одоо 51 одоо нэг Хятадаа гэж үзээд байгаа гэхээр одоо хэрвээ ингээд 50 тусдаа улс байх юм бол тэр чинь ингээд нөө тусдаа улсаас дахиад зөвшөөрөл авч юм уу те тэр нөө газрыг нь хэрэглэх юу гэдэг ийм асуудал байгаад байдаг. За тэгэхээр бол одоо Америк бол одоо жишээлбэл дундталт нь 50 байгаад байгаа учраас номхон талаагаар шууд Хятад ингээд ороод ирэхтэр дундталт нь 50 байгаад байгаа учраас тэр үл ингээд бас нэг бамба байдлаар ингээд хамгаалагдсан. Тэгэхээр тэр нөгөө газрын зураг дээрээс хараад үзэх юм бол бүр айгүй ойлгомжтой харагдаж шүү те. За тэр технологийн хувьд бол бас яалтчгүй юм те. За цаашдын боломж гэдэг дээр бол би нэг хэд хэдэн боломж харж байгаа. За нэгт нь бол мэдээж энэ нөгөө нэг AI одоо энэ бүүм одоо хэрэглээ өсрэлт хөгжил гэдэг энэ зах зээлийн тэлт гэдэг бол ер нь дөнгөж эхэлж байна гэдэг байдалтай. За мэдээж тодорхой хэмжээний ингээд нөгөө хит ингээд нөгөө тэлэлт явж байгаад зогсно. За гэтээ энэс цаашаа нөгөө хэрэглээ гэдэг одоо нэвтрүүлэлт цаашаа тогтмол хэрэглээ гэдэг бол зайшгүй байх юмаа гэдэг энэ асуудал байгаад байгаа. За тэгээд дараагийн бас нэг боломж нь гэх юм бол ер нь бол нөгөө нэг асар их волумаар одоо үйлдвэрлэл явуулж байгаа. За тэгэхээр бол нөгөө костоо ингээд улмал ингээд нөгөө багасгаад за ашигт ажиллагаагаа бол ингээд нөгөө барьж чадах юмаа гэдэг энэ бас боломж байгаа. За тэгээд дараагийн бас нэг юу нь болохоор энэ нөгөө AI өсрөнгөө хөгжилтөнд эргээд одоо нөгөө жишээлх юм бол TSMC-ч тэр одоо энэ технологийн компаниуд дараагийнхаа одоо шийдлийг гаргахад айгүй өндөрөөр ашиглаж байгаа юм байна л да. Үр efficient байдлаар ашиглаж байгаа тий. За тэгээд энэ нь өөрөө яг TSMC-гийн хэрэглэгч нарын энэ экосистемийг бүрдүүлэхэд хэрэглэгч нарын одоо судалгаа шинжилгээний зардлаа ингээд хялбаршуулад илүү одоо нөгөө санхүүгийн хувьд үр ашигтай байдлаар ингээд хамтарч ажиллах энэ одоо нөхцөл бодлыг бол боломжийг бүрдүүлж байгаа юм байна. За тэгээд бас нэг юм нэг судалгаа байсан 2030 он гэхэд одоо чипийн индастри яг өнөөдрийн байдлаас нэг 2.5 дахин одоо өсөх юм аа гэдэг 4 жилийн дотор. Тий. Ийм нэг судалгаа байсан. За тэгээд энэний одоо энэ өсөлт хөгжил одоо юу гэж юм бэ хэлэлт маань болохоор одоо хамгийн гол одоо үр шимийг нь авах тий үйлдвэрлэлийн газар бол TSMC гэсэн ийм юу байсан дүгнэлт байсан. За тэгэхээр ийм бол боломж бол болцоо байгаа. Тэгэхээр нөгөө талаас маш том боломж байгаа тийм тий.
Тийм, боломж байгаа, эрсдэл байгаа. Гэхдээ миний эрсдлийг харах юм бол би зүгээр яг эрсдэл бол энэ болохоор геополитикийн эрсдэл ороод байгаа. Тэрнээс цаашдаа бол ер нь бол технологийн томролт те эсвэл бол үйлдвэрлэж байгаа өөрсдийнх нь одоо тэр инновацийн илүү төвөгтэй болох буюу одоо юм илүү сайжрахын ирээр илүү эрсдэл даах гэдэг байна л гэдэг эрсдэл гарч ирээд шүү дээ. Нөгөө талдаа бол буцаагаад бас боломж нь бол зах зээл томрох, компани өөрөө өсч өгчих боломжтой гэдэг зүйлс байгаа тань те. За. За тэгээд баярлаа. За баярлаа. Ер нь бол өнөөдөр яриа дахиад цаашаа явахаар л байгаад байлаа. Тэгээд цагтаа нэлээд мэдлээ тий. Энд нөгөө цаг маань айгу богинохон байна. За тэгээд сонсогч нар маань харилцагч хөрөнгө оруулагч нар маань за тухайн компани талаар бол мэдээж судалгаа мэдээллийг бол манай хөрөнгө оруулалтын шинжээч нар бол ингээд харилцагч нартай бол тогтмол хүргэж байгаа тий. За тэгэхээр тухайн компани маань болохоор одоо олон улсын бирж дээр хувьцаа нарилжаад байдаг ийм компани. За тэгэхээр бол хөрөнгө оруулагч нар маань одоо өөрийнхөө хэмжээгээр за ингээд оролцоод ингээд явах мэдээж боломж болцоо байгаа. За манай судалгаа шинжилгээ хийдэг аналистуудын зүгээс болохоор илүү хувьцааных нь үнцэн за нөгөө талаасаа гэх юм бол одоо санхүүгийн тайлан дээр нь үндэслээд бол явж байгаа. За өнөөдрийн битүүрийн яриа бол тухайн компани одоо хэрхэн үүсгэн байгуулагдсан, хувьцаа эзэмшигч нь фаундер нь хэн байсан гэдэг талаасаа илүү төвлөрлөө гэж бодож байна. За тэгээд та бүхэн маань бас илүү дэлгэрэнгүй судлаад сонирхоод тухайн компани бас хувьцаанд орцоод магадгүй одоо хэрэглэгч нарын те одоо баг одоо Nvidia-гийн хувьцаа аваагүй ч юм эсвэл тэрнтэй ингээд оролцоогоо харилцагч нар баг байхгүй байх. За гэхдээ эргээд бас одоо нэг шинэ харилцагч нар маань ингээд оролцоод за TSMC гэдэг компаниг бас шорт листэнд оруулаад дэлгэрэнгүй судлаад бас явах боломж болцоо байгаа. За сонирхолтой судалгаа бэлдэж ирж ярилцсан. Ламтар сэрхэлтэй баярлалаа. За баярлалаа. За дараагийн дугаараар уулзцгаая.